Сайн байцгаана уу эрхэм мөндөд үзэгчдээ. HTV Ento компани хамтран зохион байгуулж байгаа Ento зөвлөж буй нэвтрүүлгийн цоо шинэхэн дугаарыг эхлэхэд бэлэн болсон байна. Өнөөдрийн бидний ярилцах сэдэв маань мэдрэлийн гаралтай эмгэгүүд тэдгээрийн орчин үеийн эмчилгээний талаар ярилцах байгаа. За энэхүү мэдээллийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөр студид маань нэгэн зочныг хүрсэн байгаа. Эрүүл мэндийн яамны өвдөлтийн менежментийн ерөнхий мэрэгчлэлтэн ангаах ухааны доктор, клиникийн профессор Чулууна эмчиг маань урьсан байгаа. Өнөөдөр бидний ярилцах сэдэв маань мэдрэлийн гаралтай эмгэгүүд тэдгээрийн орчин үеийн эмчилгээний талаар ярилцах байгаа. Сүүлийн үед манай улсад мэдрэлийн гаралтай ямар эмгэгүүд ер нь зөнгөлөн тохиолдож байна. Шалтгаантай, шалтгаангүй тэдгээр мэдрэлийн гаралтай янз бүрийн өвдөлтүүд тэрэн сүүлийн үед ямар эмчилгээ хэрэгжилж байгаа вэ? Тэр талаар та бидэнд дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу? Ер нь бол мэдрэл судлалын салбар бол сүүлийн үед дэлхийд даяар одоо хүн төрөлхтний судлах хамгийн гол салбар болж хувираад байгаа. Ягаад тэгэхээр хүн гэдэг манай адгуус амьтнаас ялгарх хамгийн онцлог тал нь уурах тархи. Тэгэхээр энэ уурах тархины өөрийн бүрэн бүтэн байдал алдагдсантай холбоотойгоор сэтгэл зүйн хямралаас аваад эд эрхтний саас аажилт, үйл ажиллагаа, оюун ухааны чадамжгүй байдал, бусдад харьцах чадамжууд буурах, амьдралын чадамж өөрөө дороотох гэх мэтийн олон мэдрэлийн эмгэг асуудлууд бол одоо дэлхийд даяар тулгамдсан асуудал болоод байгаа. За мэдрэлийн системийн үйл ажиллагааны алдагдлуудаас үүссэн маш олон төрлийн эмгэгүүд байгаа. Тэгэхээр үйл ажиллагааны алдагдлаас үүссэн эмгэгүүдийг л мэдрэлийн эмгэгүүд. За яг манай тохиолдол манай эмнэлгийн хувьд бол мэдрэлийн системийн өвчлөлөөс тархины судасны хямрал тэр дундаа тархины харуултууд бол маш илбэг тохиолдож байгаа. Мөн тэрнээс гадна бол гэмтлийн дараах мэдрэлийн үйл ажиллагааны алдагдал үлдэцтэй өвчлөлүүд унал таталтай хүмүүс бол илүүтэй тохиолдож байгаа. За эдгээрээс хамгийн гол анхаарал татах асуудал бол тархины цусны эргэлтийн хямрал буюу тархины харуулттай өвчтнүүд байна. Энэ тухайлах юм бол залуу хүмүүсийн 4% буюу залуу хүмүүс гэдэгтээ 15-аас 45 насны хүмүүсийн 4% нь бол тархины харуултаар өвдөж байна. Тэгээд дэлхийн эрдэмтэд бол энэ мэдрэлийг яаж бид нэр өөрсдөө нөхөж төлжүүлэх ёстой юм бэ? Ямар одоо мэдрэлийг төлөх юм? Өөрөөр хэлэх юм бол хүн хоол хүнс дутахад ямар нэгэн хэмжээний эрдэставс хоол хүнсийн өвчгөр сэрэгчдэг бол энэ уурах тархи мэдрэлийг бид нар юугаар одоо нөхөж болохын, нөхөн сэргээж болохын, дорой талаас яаж бид нар урьдчилан сэргийлж болохын гэдгийг олон жилийн турш судалсны үндсэн дээр уургийн гаралтай пептидийг Оросын эрдэмтэд бол 1999 онд гаргаж авсан байдаг. Энэ нь бол өөрөөр хэлэх юм бол энэ уургийн пептид буюу одоо бид нар практикт 2013 оноос хойш Монголын мэдрэл судлалын салбарт оруулж ирээд байгаа хамгийн үр дүнтэй ашиглаж байгаа одоо бүтээгдэхүүн бол кортексын гэсэн юм бүтээгдэхүүн байгаа. Энэ маань нэгсэндээ мэдрэлийг өөрийнх нь нөхөн төлжүүлэх, мэдрэлийн одоо дорой талд орохоос урьдчилан сэргийлэх, өөрөөр хэлэх юм бол хүний бүр яраа үеэс аваад одоо эдэр нас, өтлөх нас, хүн бас насжилт одоо чадамжтай байх энэ бүх боломжийг хангахад зориулагдсан пептид гэж эрдэмтэд үзээд байгаа. Хүний биеийн бүх эргэтнүүдийн үйл ажиллагааг 100% гэж үзвэл 90% тархины үйл ажиллагаа эзэлдэг байна. Бид унтах, явах, сэтгэх, санах гэдэл бүхий л үйл ажиллагааг тархины зохицуулалтаар үйлдэж байдаг. Бидэнд тархи яг ямар бүтцтэй чухал биш. Харин тархи яаж ажилдаг, ямар зүйлээр хоололдог, ямар үр дүн гаргаж чаддаг нь чухал юм. Тархи юунаас бүтдэг вэ? Тархи нь нейрон буюу эсээс бүрэлддэг байна. Эс бүр нь бусад эстэй холбоос үүсгэж цахилгаан болон химийн мэдээлэл илгээдэг. Эсүүдийн шинэ холбоосууд хүний мэдээлэл дамжуулах, сэтгэх хурдыг улам ихээр нэмэгдүүлдэг. Хүний уурах тархи нь 1 тэрлион эсээс бүрдэнэ. Үүний 11 нь идэвхтэй эс юм. Зөвхөн нэг эс гэхэд өөр бусад 10,000 гаруй эсүүдтэй холбогдож чаддаг байна. Ер нь таны туршлагаас үзэхэд ер нь яг ямар өвчний үе та хэрэглээд ер нь хэр үр дүнтэй юм шиг танд. Тэгээ ходоод өвтөхөд ходоодны хүчлийг бууруулах нийгэм хэрэгтэй ч гэдэг юм уу, үе мөчийг нь өвтөхөд нэг үе хүчний ибупрофен ууж гэдэг юм уу ингэж яриад байдаг бол миний түрүүний хэлдэг үндсэн ойлголт хүний эдис дотор мэдрэлийн эдисгүй эрхтэн байхгүй. Тийм учраас одоо энэ мэдрэлийн эмгэгийг эмчлэхийн тулд эхлээд мэдрэлийнхаа тордож өгөх ёстой. Өөрөөр хэлэх юм бол мэдрэлийг тэжээгч нейропротектор гэж дэлхийн нийтэд одоо энэ уургийг бол гаргаж авснаас хойш бол тооцсон байдаг. Амьтны гаралтайд бол кортексын, ургамлын гаралтайд бол гинко бизобо буюу тархины тэжээл гэж хүмүүс ярьдаг. Тэгэхээр
аль цаг үед бол хүмүүс бүгдээрээ л тархины тэжээлэр тодорхой хэмжээнд нэмэлт авч яснараа уурах тархины бүрэн бүтэн байдал тэр мэдрэлийн янз бүрийн одоо эмгэгт өртгөөс урьдчилан сэргийлнэ. Одоо энэ нийгмийн байдал, стресс, бухимдал, одоо орчин үеийн техник технологийн хөгжил, энтэй холбоотой одоо интернет, утас энэ зэрэг нь бол тархины өвчлөлд бас тодорхой хэмжээгээр нөлөөлж байгаа гэж үзэж байна. Тархийг бол хүмүүс тодорхой хэмжээгээр амраах ёстой. Гэтэл бол ерөөсөө амрахгүй энэ байдал бол бас нөлөөлж байгаа гэж үзэж байна. Мөн энэ одоо тархины харуултыг нөхцөлдүүлэх хүчин зүйлүүд гэж байгаа артерийн даралт ихсэх өвчин байна. Тэрнийгээс сэргийлэх, тусандаа хөөгч холестерины хэмжээ ихсэх, мөн хөдөлгөөний хомсдол, одоо хөдөлгөөнгүй байх, тамхитал, мөн тэр нийгмийн одоо стресс бухимдлаас зайлсхийх зэрэг нь урьдчилан сэргийлэхэд бол бас чухал ач холбогдолтой. Хүн болгонд яг насны өөрийнх нь онцлогоос хамаарат арай өөр байдаг тийм үү. Тэгэхээр бага насны хүүхдүүд ер нь энэ пептидийг хэрэглэхэд ер нь хэр үр дүнтэй? Голцоо бид нар пептидийг ямар тохиолдолд хэрэглээд байна гэхээр эрүүл одоо өсөж төрсөн хүүхдэд бол хэрэглэхгүй шүү дээ. Өөрөөр хэлэх юм бол төрөлтийн явцын янз бүрийн хүндрэлээс юм уу дутуу одоо сартаа одоо төрөөд тэр дутуу сартаа төрнө гэдэг маань уурах тарих өөрөө бүрэн бас гүйцэд хөгжиж амжааг байхад хүний хорвоод хүрээд ирсэн аль эсвэл ямар нэгэн төрснөөс хойш няраа үе бага насандаа тодорхой хэмжээний вирусын болон бусад одоо гадны нөлөөллөөс болоод уурах тарих бүрэн бүтэн байдлаа тодорхой нэгэн хугацаар алдсан. Одоо хүмүүсийн ярьдгаар тархины даралтай хүүхдүүд, тарих усчлалтай хүүхдүүд, бүтэлттэй хүүхдүүд, төрсний дараах жижиг хэмжээний саажилтай хүүхдүүд, сүүлийн үеийн одоо яриад байгаа шүү дээ хүмүүс аутизм гэдэг байгаа. Өөрөөр хэлэх юм бол бага насны хүүхэд харахад ирүүл зарим нэг чадвар нь бол бүр энгийн хүнээс илүү мөртлөө хүн хүнтэй харьцаж чаддгүй, харьцаанд орж чаддгүй, нийгэмд орж чаддгүй ийм жижиг насны хүүхдүүд бол хэрэглэхэд маш үр дүнтэй. Энийг бол зүгээр нэг ингээд дан ганц ингээд нэг удаа эмч дээр ирээд үзүүлээд явах биш. Өөрөөр хэлэх юм бол тодорхой өрхийн эмч, хүүхдийн эмчийнхаа хяналтанд одоо тэр мэдрэлийн үйл ажиллагаануудыг сэрэгтэл нь жилдээ 3-4 дахин давтамжтайгаар одоо тэр тодорхой тунгаар нь хэрэглэх юм бол хүүхдүүд насан туршдаа амьдралын чадвартай хэлгүүдэлд орохгүй, мөчтийн саажилтанд орохгүй, хөдөлгөөний янз бүрийн хямралд орохгүй хэрвээ ундаг татдаг өвчтөй хүүхд гэж ярьдаг шүү дээ, уналт өгөөд идэг. Тэгэхээр энэ уналтын тоо бол бас их цөөрдөг. Уналт цөөрснөөрөө яадаг вэхээр унах болгонд л нөгөө тарих маань хүчил төрөгчөө алдаад дороотод гимтээд идэг. Тэгэхээр энэ уналтыг энэ тоог цөөлөд өгөхөөр тарих өөрөө буцаад нүхэн төлжих боломж бүрддэг. Тийм учраас ирээдүйн юм одоо бага насны иргэдийг амьдралын чадамжтай болгоход энэ эмгэгүүдэд бол бид нар бүр голчлон ашигладаг. Хүний тарих бол 6-7 цаг тарих шөнө унтаж амрах ёстой. Гэтэл бол амрах ёстой тарихыг амраахгүйгээр хитрхи их ачаал өгöd ах юм бол тухайн тарих бол бас өвчин өртөхөд бэлэн болчиход байна гэсэн үг л дээ. Насны хувьд одоо тухайлах юм бол ер нь тархины харуул, тархины судасны эмгэгүүд бас ер нь ихсээд байгаа. Энэ дотор ялангуяа тэр залуучууд тархины харуултын 4% эзэлж гин гэдэг дээр бас анхаармаар л асуудал байгаа. Бид цаг мөч бүрт өөрчлөлтийн шинжлэхдэх дэвшилт технологийн шилдэгүүдийг нэвтрүүлж Монголын хаяг рекламны ертөнцид хувьсгал хийж эхэллээ. Дэлхийн хэмнэлээс та бүү гоцроорой. Алтаар хэмжигдсэн цаг хугацаанд таны хүслийг бид бүтээн алтан бэрс. Алтаар хэмжигдсэн цаг хугацаанд таны хүслийг бид бүтээн алтан бэрс. Ээж бүхэн хүүхдээ үргэлж эрүүл чирэг байлгахыг хүсдэг. Гэвч хүүхэд нь өвдсөн бол хэрхэн яаж туслах вэ? Виферон хэрэглэхэд хялбар. Виферон хорвоод мэндэлсэн эхний өдрөөс эхлэн хэрэглэж болно. Виферон таны хүүхдийг ханиад томооны вирусээс хамгаална. Ханиад томооны вирусээс хамгаална. Ер нь эдгээр мэдрэлийн гаралтай эмэггүүдээр нь ямар шалтгаанаас үүсэж байна? Судлаач эмчийн хувьд та. Тэг ер нь яг нас настай холбоотойгоор мэдрэлийн гаралтай эмэггүүд үүсдэг. Түрүүн бид нар ярьлаа няраа болон бага насны хүүхдэд үүсэх эмэггүүд. Эдгээр насанд бол одоо юутай холбоотой үүсэж байгаа гэхээр орчин цагт бид нар хөдөлгөөнгүйдэл, суугаа байдал энтэй холбоотой бол хүзүү,
хүзүүнээс дэшээ явах тархины цусан хангамж бол тодорхой хэмжээнд ингээ хөдөлгөөнгүй байлаас болоод дарагдлаас болоод хүзүүний цусны эргэлт, тархины цусны эргэлт муудаад явандаа энэ тархины дутмагшил одоо тэжээлийн дутмагшилд оруулах. За эдгээр насны өвдөлт бол энэ жоохон 45-аас дээш наснд гараад ирэхээр нөгөө хүмүүс идэж ууж байгаа зүйлдээ хоол хүнсэндээ анхаарахгүйгээр өөх тостой хоол их идэх, сахартай хүн бол сахараа хянахгүй, за яах вэ байж лээдин гэдэг. Тэгтэл тэр өтгөн сахартай цус тийм их нарийнхан торлог судсуудаар явж чадахгүй шүү дээ бөглөрөөд. Тэгэхээр энэ бас явандаа сахар гэж яриад байгаа боловч нөгөө цусны эргэлт өөрөө удаан бөглөрөөд идэг учраас цусны эргэлтийн дутмагшил гол эргэтнүүдэд өгөх аюултай. Мөн захын мөчтүүд бүр хялгасан торлог судастай эргэтнүүдэд гүйцэд цусны очиг үгээс болоод сахарын гаралтай одоо бид нэр диабетийн саажлтууд гэж ярьдаг шүү дээ. Хөл гар нь саажчихжээ, хөлөө тайруулж гин хөл гар нь унжиж ийм бас онцлог талууд байна. Мөн даралт ихтэх өвчтөй улсууд, даралт багаддах өвчтөй улсууд хүмүүс юу гэхээр 45 50 хүрээд ирэхээр л даралттай байх ёстой юм шиг. Ер нь даралт ихтэх өвчин гэдэг бол үдийн насанд ирнэ гэсэн маягаар ханддаг. Тэгэхээр хүн дуг нь ийм өвчин байх ёсгүй маа. Хэрвээ энэ эмгэг байлаа ч гэсэн хүн тэрийг тухайн үед нь эмчийн зөвлөгөөгөөр даралтаа буулгадаг, цусны эргэлтээ зөв байлгадаг. Таны зүрхэнд тархинд цус очихгүй байх юм бол энгийн аргаас нь аваад эмчийн аргаар яаж нөхөн сэргээх вэ гэдгийг мэдэх юм бол бидний нөгөө одоо манай Монгол улсын 2 дахь гамшиг болоод байгаа цус харвалт гэдэг юмд хизээч өртөхгүй. Тэгэхээр одоо бид нар голцоо юу гэж эрүүл мэндийн салбар маань тэмцээд байна гэхээр нөгөө хагарцсан судастай тархи, нөгөө бүглэрсэн судастай тархийг л эмчлэх гээд харвалтын одоо хүндрэл, харвалттай хүнээс одоо яаж одоо эрүүл сарвалга болгоод авчих уу гэдэг ингээ хүндэрсэн хойно, эвдэрсэн хойно гэдэг бол иргэд маань энэ даралт ихтэг өвчтөй бол эмээ ууж хэвших. Даралт одоо багасах юм уу, төрөний яриад байгаа цус өтгөрүүлэх, харшил байж болно. Ямар нэгэн өрөвсөлт өвчин байж болно. Сахартай байж болно. Тэгэхээр таны цусны дотор агуулгадах тэр цэвэр бүтээгдэхүүнүүд чинь байхгүй болохоор л таны цус тодорхой хэмжээгээр өтгөн зуурмаг шинжтэй болсноос болоод эргэтэн системийн цусны эргэлтийн дутмагшилд ороод идэг. Тэгэхээр уг нь бол одоо Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын гол зорилго бол хүнийг өвдсөн хойно нь биш, нэг өсөндөө энэ аягийг эвдэрсэн хойно эргээд ингээд ийм яавал одоо энэ харагдахгүйгээр ингээд гоё нэг хагархаагийн нууч хинсэн гэдэг байх биш. Энийг хагалахаас өмнө урьдчилан сэргийлдэг арга зарчмыг л иргэдийн эрүүл мэндийн боловсрал болон эрүүл мэндийн байгууллагуудын үндсэн бодлого болгож оруулж байгаа. Тэгэхээр нэг өсөндөө одоо битэрийн яриа бол нэг пептид гэж яриад байна шүү дээ. Өнөөдөр битээр мэдрэл ярьж байгаа учраас тэр мэдрэлийг тэжээх талаар л битээр одоо иргэдийн дунд ойлголт өгөх хэрэгтэй. Бид нар нүүрэндээ ингээл тос төрхөөл хуурайш чин хагарч чин нарнаас хамгаална гэдэг бол бид нар тэр уурах тархины эдисийг хамгаалж чадж гэнэ үгүй юу? Тэгвэл одоо уурах тархины эдисийг одоо эрүүл амьдрах нөхцлөөс гадна өвдгөөрөө эмнэлэгт очдөг юм биш. Энэ насанд очиж өөрөөр хэлэх юм бол даралт ихтэй хүн байлаа гэхэд даралтаа зөвхөн эмчлүүлэх гэдэг байх биш. Тэр даралтын улмаас тархины цусны эргэлт муудаад тархины эдүүдэд ороод байгаа өөрчлөлтийг яаж урьдчилан сэргийлээд ирээдүйн харвалтанд хүргэхгүй байх вэ гэдгийг эмнэлгийн байгууллагатайгаа хамтарч ажиллаж сурах хэрэгтэй. Тэгээ энэ дээр л тэр одоо дэлхийн нийт бол уургийн пептидыг олсноор маш олон хүндрэлээс хамгаалах боломж бий болсон. Нэвтрүүлэгтэй холбоотой нэг материал бэлдсэн байгаа. Энэ 2011 онд хамгийн анх удаа пептидийг Монгол улсад оруулж ирээд ерөнхийдөө эмчилгээнд мэдрэлийн практикт хэрэгжилж эхэлсэн юм байна. Энэ талаар та ерөнхийдөө мэдээлэл хүргэхгүй юу? Энэ нь болохоор нөгөө өвдөлт судлалын томоохон семинар болсон юм байна л да. Тийм. Энэ дээр та. За тийм, өвдөлт судлалын олон улсын семинар 2011 онд болох яг энэ үеэр кортексин гэдэг энэ пептид одоо манай Монгол улсын мэдрэл судлалын салбарт бол шинээр орж ирсэн. Ингээд өөрөөр хэлэх юм бол архаг өвдөлт гэхэд би бол өвдөлт судлалын мэрэгжилтэн хүн шүү дээ. Тэгэхээр өвдөлт гэдэг маань өөрөөр хэлэх юм бол хүний мэдрэлийн эдээс тавгүй болохоор л ямар нэгэн мэдрэмж өгж эхэлдэг, халдаг, хөрдөг, хатгадаг, бадаардаг тий. Тэгэхээр энэ өвдөлт гэдэг шинж тэмдэг одоо яаж өгдгийг гэдэг судлалын явцад энэ өвдөөд байгаа шинж тэмдгийг
яавал төргийн эдгээд юм бэ гэдэг талаар бид нар ингээд зөвлөлтийн эмч нар, солонгосын эрдэмтэд, эрүүл мэндийн шинжилгээ ухааны одоо эрдэмтэн профессорууд, мөн эрүүл мэндийн яамны мэрэгжилтэн гэдэг ийм олон судлаач нар Монгол улсын хэмжээний хөдөө орон нутаг болон бус эмч нарыг авчираад ингээд өөрсдийнхөө ажлын талаар, хийх гэж байгаа ажлын талаар шинэ бүтээгдэхүүн, пептидийн бүтээгдэхүүн болох энэ кортексины талаар, кортексин гэж чухам юм бэ гэдэг талаар эмч нартаа одоо мэдээлэл өгөх зорилгоор энэ семинарыг хийсэн байгаа. Ерөнхийдөө 45-аас дээш насны хүмүүс оюуны хөдөлмөр хийдэг ч бай, хийдэггүй ч бай, шалтгаангүй янз бүрийн одоо тийм толгойн өвдөлттэй хүмүүс яваад идэг штеп. Байнгын ноотро буудаг ч юм уу, эсвэл одоо янз бүрийн өвчин андах юм хэргэлдэг ч юм уу. Тэр ер нь хэр зохистой эмчилгээ болдог вэ? Ер нь тийм хүмүүсэр нь яах ёстой вэ? Яаж мэдрэлийн гаралтай эмгээс урьдчилан сэргийлэх ёстой вэ? Гэхдээ ер нь эмийн бодис бүтээгдэхүүнийг бол одоо энгийн улсад дур мэдэн хэрэглэх боломж байхгүй. Энийг бол дэлхийн нийт хүртэл одоо хүлээн зөвшөөрч байгаа. Гол нь 45-аас дээш насны улсууд энэ мэдрэлийг тэжээх, нүхэнд түлжүүлэх тал дээр хэрвээ үнэхээр таны ой тогтоолт муудаад, ажлын чадамж муудаад, толгой тарих одоо өвддөг болдог ч юм уу, нойргүйдэл гардаг, янз бүрийн шалтгаангүй өвдөлтүүд биед орж ирэх, тэгээд амьдралын чадамж ер нь буураад ирсэн тохиолдолд та эмчит хандаад нэгэнт одоо бид нар өнөөдөр яриад шүү дээ, мэдрэлийг бол энэ өөрийнх нь уургаар нөхөж өгдөг юм аа. Тэрнээс одоо нэг олон төрлийн витамин тариулаад, тусал хийлгээд гэдэг юм уу, дураараа таны хилдгээр баахан нотрофил авч уугаад энэ таны биед бол тийм нөлөө өгөхгүй. Тэгэхээр та эмчийн хяналтанд ор, өрхийн эмчийнхаа хяналтанд ор энэ мэдээллийг авсны үндсэн дээр та өөрийнхөө 45-аас дээш насны улсууд бол ямар давтамжтайгаар энэ уургийн бэлтгэл болох тархи нейропротектор буюу уурга тархийг тэжээгч, мэдрэлийн эдсийг тэжээгч энэ одоо уургийн бүтээгдэхүүнийг хэрэгжилж болох вэ гэдгийг зөвлөгөө аваад байнга хэрэглэх нь зөв. Ингэхийн бол ирээдүйн нөгөө чичир салганах өвчин, ойгуудал, эрт хөгшрөлт энэ бүгдээс бол урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой. Мөн харуултанд одоо нэрвэгдэхгүй байх боломжтой. Кортексины тархины үйл ажиллагааг сайжруулан сурах чадвар ба ой ухааныг дээшлүүлж анхаарал төвлөрүүлэх чадвар болон төрөл бүрийн стрессийн нөлөөг төсвөрлөх чадварыг нэмэгдүүлнэ. Мөн төвийн болон захын мэдрэлийн эсийн бодисын солилцоог нөхөн үйл ажиллагааг идэвхжүүлэн их тархины гадар болон мэдрэлийн системийн ерөнхий тооноос үйл ажиллагааг сайжруулж мэдрэлийн эсүүдийг дотоод гаралтай мэдрэл хордуулах хүчин зүйлсээс хамгаалж өгнө. Сая ер нь нэлээд хугацаанд кортексины талаар ерөөхдөө тархины мэдрэлийн одоо уурга одоо оруулж ирсэн тэр талаар пептидийн талаар ярилцлаа. Ерөнхийдөө мэдрэлийн практикт маш олон төрлийн одоо уургийн агуулмжтай бүтээгдэхүүнүүд байдаг. Энэ кортексин энэ эдгээрээсээр нь юугаар ялгаатай вэ? Ер нь ямар давуу талтай? Тэгээ энийг ингээд ягаад тэгэхээр хүн төрлөختөн нөгөө мэдрэлийн эсийг уургийг тэжээхэд бол бид нар ингээд жишээлхэд та цусаа ингээд өгдөг те. Тэгээд эрүүл байхдаа цусаа өгөөд хин нэгэн эрсдэлд орох, гэмтэх, цус алдах, амь насаа алдах тохиолдолд таны тэр одоо бэлтгэлд өгсөн цус маань үйлдвэрлэлийн аргаар боловсрогдоод тэр хүний амийг авардагтай адилхан энэ кортексин гэдэг бол одоо тугалын яг тархины гол хэсгээс гаргаад авцсан цэвэр тархины өөрийнх нь бэлтгэл. Нэгсэндээ бид нар донор цус өгөөд хүний амийг авардаг, биднээс хийсэн цус цусан бүтээгдэхүүнээр олон хүний амийг авраад амьдрал бэлгэлдэгтэй адилхан энэ тархийг нөгөө цэвэр уургийн нь бол энэ хизээч юм одоо бидний цус цусан бүтээгдэхүүнээр тархины уурга нөхөгдөхгүй. Тийм болохоор энэ тархийг өөрийг нь тэжээдэг шинжилгээ ухааны ололт болгож гаргаж авсан уурга. Энэ маань тэгээд бусад одоо тархийг тэжээж исэн урд нь хэрглэж исэн эм тариануудыг бодох юм бол заавал туслаар хийнч гэдэг юм уу, заавал ингээл их олон өртөг өндөртөө маш одоо өндөр хэмжээгээр хийнэ гэсэн тийм ойлголт байхгүй. Одоо эмчийн хяналтанд ор зүгээр булчин таяараа маягаар явдгаараа клиникэд хэрэглэхэд их амар. Тэг хүмүүст нөгөө нэг ингээл уургийн тусал хийж ингэж залгагдах биш. Тариа учраас ерөөс эмч эмнэлгийн байгууллагын хяналтанд
хүүхдийг суд солно гэх юм байхгүй булчинд хөгшин настай дороодсон хүнийг бас тархийн тэжээхийн тулд тархийн бушуухан сэргийхийн тулд булчинд хийдэг учраас одоо эмч нар энэнд одоо ийм ач холбогдол өгөөд яриад байгаа юм. Ерөнхийдөө мэдрэлийн гаралтай эмгээс урьдчилан сэргийлэх зорилгоор одоо мэдрэлийн эсээ хамгаалахтай нөхөн сэргээх зорилгоор кортиксинийг хэрэглэдэг юм байна. Тэгвэл ер нь өвчний цочмог үед одоо шинэ нэгэнт харавцсан ч юм уу те шимийн инсульттай хүнд ч юм уу магадгүй янз бүрийн одоо ДЦФ-тэй хүүхдэд ч юм уу те яг эмчилгээний курс эмчилгээ одоо курс схемээр ер нь авч болох уу? Болно. Энийг бол цэвэр эмнэлгийн байгууллага өөрөө удирдах явуулна. Тэгэхээр өөрөөр хэлэх юм бол өнөөдрийн бидний гол зорилго бол хүн гэдэг маань нэгдүгürt бол уурах тархиа их хамгаалах хэрэгтэй байна. Түрүү ярьсан амьтнаас ялгаатай. Энэ уурах тархиа хамгаалахад бидний нэгдүгээр сэтгэл зүй. Хүний сэтгэл санаа хэр их амар тайван байна. Тэгээ хүн одоо хэр одоо бухимдан хэр шаналн төдий чинь бидний ухамсарт ухааны энэ удирдлаганд дор маш олон шүүрэл явагдаж идэг. Энэ шүүрлийн улмаас маш олон судсууд агшдаг, маш олон эд эсүүд үхдэг. Тийм болохоор нэгдүгээрт бол хүн одоо мэдрэлээ хамгаалъя гэвэл өөрийнхөө зүрх сэтгэлээ хамгаалах хэрэгтэй. Аливаа амьдралд юмд хандахдаа тайвуу, өөжөө одоо гутрал хүн чинь бас амьдралын лямтай юм чинь гутарсан ч богино хугацаанд гутардаг. Бас их хитрхи ингэж хүнд өрш сандаг, гомдол удаан хугацаагаар үүрээд яваад байх биш. Энэ бүхэн бол та гомдлыг өөртөө өшөөг өөртөө үүрж гин гэж бодож байгаа боловч та өөрийгөө л хортуулдаг. Та хин нэгнийг уучлахгүй магадгүй ингээл орой олгон тэр өстө намайг тэгсэн гэж бодох тоолонд танаас төдий чинээний ацтил холын болон бусад мэдрэлийг цочроодог, эд эсийг гимтээдэг, зүрхнийг одоо тэжээлгүй болгодог маш олон шүүрлүүд өөрөө ялгараад гараад идэг учраас хамгийн эхлээд та эрүүл мэндийг хамгаалах хүн иргэн та өөрөө дээр нь нэмээд зөв сэтгэл зүйтэй байх хэрэгтэй. Хэрвээ амар тайван зөв байх. Дараагийн асуудал амьдралын аль болохоор зөв хөвшлийг л олж авахыг эрэлхийлэх хэрэгтэй. Тэгэхээр зөв хөвшлийг олж авах нэхэр бид нар бол ингээл одоо зөв хөвшил гэдгийг ямар ч хүн мэднэ. Энэ зөв буруу юу гэд. Тэгэхээр аль болохоор олон зөв дадлыг өөртөө бий болгож чадах юм бол та төдий чинээ мэдрэлээ нэгдүгээрт хамгаалах боломжтой. Ер нь пептид нь өөрөө ер нь гаж нөлөө байх уу? Бусад юмтай ер нь хавсарч хэрэглэхэд тийм байхгүй. Энэ өөрөө нөгөө уургийн бэлтгэл гэж байгаа учраас бусдтайгаа хоршиж хэрэглэхэд өөрөө организмд ороод эсрэг урвал өгөх мөх гэсэн бол ийм ойлголт бол байхгүй. Тэгээ энэ талаар мэдээж бол одоо эрдэмтэд судлаад гаргацсан байгаа болохоор иргэн хүний хувьд ч гэсэн энэ эрүүл мэндийн байгууллагад очиход эмч бол энэ талаар одоо айлтгүй байх боломжуудыг гүйцэд тайлбарлаж өгөх байхаа. Ном их унших, сэтгэхүйн бодлого бодхоос өөрөөр тархиа тэжээж болно. Судлаачид хүний тархинд омега 3 антиоксидант болон тосны хүчил агуулсан хүнс хамгийн их тустай байдгийг нотолсон байдаг. Тэгвэл үзэгч та бүхэнд уурах тархинд хамгийн их хэрэгтэй хүнсийг танилцуулж байна. Хушиг. Хушгийг гадна талаас нь харуул яг л хүний тархийг жижигрүүлж гисэн юм шиг харагддаг. Тэгвэл хушигны хэлбэр тийм байдаг нь санамсаргүй тохиолдол биш ч байж мэднэ. Хушигт хөгшрөлтийг 2%-аар бууруулж, тархины үйл ажиллагаанд сайнаар нөлөөлөх чадвартай. Сурах чадварыг нэмэгдүүлж мартамхай байдлыг бууруулдаг байна. Их хэмжээний антиоксидант бодистой хушиг нь тархины хамгийн сайн тэжээлийн нэг юм. Луван. Луванг хараанд тустай гэдгийг бид эртнээс мэднэ. Тэгвэл луван мөн тархинд тустай хүнсний нэг юм. Луван нь лютенээр хамгийн баялаг ногоо бөгөөд зүнх өвчин болон тархины шарлаа зэрэг өвчнөөс сэргийлдэг. Лувангаас гадна оливын тоос чинжүү зэрэг нь лютен бодисоор баялаг юм. Байнга луван хэрэглэдэг хүмүүс хөгшөрсөн хойноос залуу хүн шиг сэргэлэн цовоо ой санам сайтай байдаг. Бөөрөлцгөн. Бөөрөлцгөн болон гүзээлцгэн жимс нь антиоксидант үйлчилгээтэй бөгөөд стрессийг бууруулж тархинд мэдээлэл ирэх чадварыг нэмэгдүүлдэг. Тиймээс ч бөөрөлцгөн эзсний дараа хүнд бодлого хэцүү даалгаврыг хийхэд илүү хэлбэр болдог. Загас. Загас нь витамин B12-оор баялаг бөгөөд мөн хөгшрөлтийг удаашруулж, баруун тархины хөгжлийг хэвээр нь хадгалж сайжруулдаг юм байна. Бууцай. Ногоон навчит ногоон С болон Е витаминаар баялаг. Тогтмол хэрэглэхэд тархины эд эсийг сэргээж, хөгшрөлтийг удаашруулж, мартамхай байдлыг бууруулдаг байна. Хүн ер нь уурах тархийг
ямар нэгэн амин дэм ч юм уу эсвэл ямар нэгэн эмийн бэлтгэл хэрэглэхгүйгээр энэ яаж эрүүл байлгаж хамгаалж болох вэ? Тэгээ нэгдүгээрт бол түрүүн бит хоёр ярьлаа. Эрэг сэтгэлгээ, зөв зан заншил. Хоёрдугаарт болохоор хөдөлгөөн. Гуравдугаарт болохоор хүн энэ хэл яриа, ном, сонин, оюун гэгэрэл энэ рүү хэр зэрэгэл тэмүүлэн төдий чиний таны уурах тарих маш эрүүл байна. Магадгүй ингээд тодорхой хэмжээний мэдрэлийн дутмагшилтай хүмүүс гэр оронд байлаа гэхэд тэр одоо цус харвсны дараа хэлгүүдлд орцсон хүнийг та жоохон хүүхдийг хэлд оруулж байгаа юм шиг харьцжээж, ярьжээж эргээд тэр хэл бол маш богино хугацаанд сэрэгдэг. Хэрвээ тэрнээс та за энэ ингээ харуултын дараа хэлгүй болцсон юм дөө гэж дохиогоор тэр хүнтэй яриад аль болохоор тэр хүнийг одоо яриулахгүй байх юм бол эргээд тэр хэл ярианы төв сэргэхгүй. Тэгэхээр хүн өөрөө мэдрэлийнхаа эзэн нь өөрөө. Ямар нэгэн байдлаар хин нэгэн гэр бүлийн гишүүн, үр хүүхэд, ахмад настан ямар нэгэн мэдрэлийн одоо үйл ажиллагаа, сэтгэн бодох үйл ажиллагаа, хэл яриа, хөдөлгөөн одоо бүх талаараа тодорхой хэмжээний доголдолд ороход хүрээлэн байгаа орчны улсууд маш их дэв тус олдог. Тэгээ мэдрэлийг одоо саачдсан хөл гарыг бол дан ганц уураг хийгээл зүгээр дэшээ хараад хэвтээд дэвэл эн чинь сэрэхгүй шүү дээ. Нөхөн сэргийн хэмжлэгээнүүд хамт хийх хэрэгтэй. Хөдөлгөөн, ерөөсөө л хөдөлгөөн. Хүн бас нэгдүгээрт биеийн хөдөлгөөнтэй, хоёрдугаарт тэр сэтгэлийн хөдөлгөөн. Орчиндөө өөрөө харьцаж сурах, бусдтайгаа зөв боловсон харьц, бусдад үг өгөх. Тэг хүүхдүүдийг ч гэсэн түрүүн бит хоёр ярьж байлаа. Хөгжил муутай, аутизмтай хүүхдүүдийг яах вэ гэхээр аль болохоор тэдэнд тэр айдсуудыг нь алга болгох тал дээр одоо эцэг их хүрээлэн байгаа орчин тэднэрт туслаад байх юм бол тэр хүүхд тэр эмгэгээс гарах бүрэн боломжтой байдаг. Тэгэхээр өөрөөр хэлэх юм бол уурах тархиныг нэг ёсондоо тэжээлгүүдэл одоо богино хугацаанд болох тохиолдолд бид нар ийм эмнэлгийн тусламж үйлчилгээний нэмэлт уураг авахаас гадна хүнийг өөртөө хайрлах, мэдрэлийг гамнах улсууд маань бид нар өөрсдөө. Энэ тоо зөвлөж байна нэвтрүүлэг маань өгүүлж байна үзэгчтэй манай нэвтрүүлэгтэй хамт байгаа та бүхэндээ маш их баярлалаа. Өнөөдрийн сэдвээр ярилцахаар студид маань эрүүл мэндийн өвдөлт судлалын ерөнхий мэргэжилтэн анагаах ухааны доктор, клиникийн профессор Чулууна эмч маань хүрэлцэн ирсэн байгаа. Ээж бүхэн хүүхдээ үргэлж эрүүл чирэг байлгахыг хүсдэг. Гэвч хүүхэд нь өвдсөн бол хэрхэн яаж туслах вэ? Виферон хэрэглэхэд хялбар. Виферон хорвоод мэдсэн эхний өдрөөс эхлэн хэрэглэж болно. Виферон таны хүүхдийг ханиад томооны вирусээс хамгаална. Ханиад томооны вирусээс хамгаална. Алтаар хэмжигдсэн цаг хугацаанд таны хүслийг бид бүтээн. Алтан бэрс. Ээж бүхэн хүүхдээ үргэлж эрүүл чирэг байлгахыг хүсдэг. Гэвч хүүхэд нь өвдсөн бол хэрхэн яаж туслах вэ? Виферон хэрэглэхэд хялбар. Виферон хорвоод мэдсэн эхний өдрөөс эхлэн хэрэглэж болно. Виферон таны хүүхдийг ханиад томооны вирусээс хамгаална. Ханиад томооны вирусээс хамгаална. Кортексийн тархины үйл ажиллагааг сайжруулан сурах чадвар ба ой ухааныг дээшлүүлж анхаарал төвлөрүүлэх чадвар болон төрөл бүрийн стрессийн нөлөөг төсвөрлөх чадварыг нэмэгдүүлнэ. Мөн төвийн болон захын мэдрэлийн эсийн бодисын солилцоог нөхөн үйл ажиллагааг идэвхжүүлэн их тархины гадар болон мэдрэлийн системийн ерөнхий тооноос үйл ажиллагааг сайжруулж мэдрэлийн эсүүдийг дотоод гаралтай мэдрэл хордуулах хүчин зүйлсээс хамгаалж өгнө. За Чулууна эмч ер нь тархины мэдрэлийн цусан гамжийн гаралтай мэдрэлийн өвчний үед ерөөхдөө кортексинийг хэрэглэхэд ямар үр дүнтэй байсан бэ? Энэ дээр нэг хоёр судалгааг хийлье гэж бодож байна. Нэгдүгээрт бол ер нь дэлхийн нийтэд судлагдсан байдлыг энгийнээр хүмүүст ойлгохоор одоо кортексинаар эмчлэхийн өмнө энэ уурах тархины гэмтлүүдийн байдлыг улаан өнгөөр гарсан байгаа. Өөрөөр хэлэх юм бол тархины янз бүрийн хэсэг тодорхой хэмжээгээр гэмтлүүд бий болсон энэ улаан өнгө. За кортексинаар эмчилгээ хийгээд 14 хоносны дараа 2-7 хоногийн дараа энэ тархины эмгэгүүдийн шимэгдсэн байдлууд одоо харагдаж байна. Жижиг хэмжээтэй байснууд нь ор улс мөргөө болцсон байгаа. Одоо энэ өнгөнүүдийг харж байгаа. Том хэмжээтэй байсан одоо эмгэг өөрчлөлтүүд тийм хэмжээнд шимэгдээд ороод ирсэн ийм байдал. Энэ бол зөвлөлтийн эрдэмтдийн хийсэн 99 оноос 2007 он хүртэл хийсэн эмчилгээний үр дүнд хамгийн одоо
сүүлийн үеийн байдлаар 2013 онд авчирж өгсөн судалгааны нэг слайд байгаа. За ер нь бол термографаар бид нар энэ одоо яг бодиттой үр дүн өгч үгүй юу гэдгийг үздэг. Нэгэсэндээ нэг өвдөлтийг үздэг аппарат чинь энэ шүү дээ. Тийм болохоор одоо жишээлхэд ихний хүн дээр ихэд ингээл нүүрнийхэн зүүн тал руу моритсан, хамарч их харлалт өгцөн, цусны эргэлтийн дутмагшилд орцсон байхад эмчилгээний дараа гэл одоо тэр 2 дахь байдалд гарахад бүх нөө цусны эргэлтийн дутмагшлууд, харлалтууд алга болсон байх жишээ нь. Оросын болон бусад улсын эрдэмтдийн одоо кортиксины эмчилгээний үр дүнгийн судалгаанаас гадна 13 оноос хойш бид нэр өөрсдөө судалгаа хийж үзсэн. Тэгээ кортиксинаар харвалттай өвчтнүүдэд эмчилээд харвалтын дараах үр дүн ямар байна вэ гэдгийг судлаад түүнийгээ болвол одоо өвдөлтийг ганц онцолдог термограф гэдэг онцлогооны аппаратаар судалгааг бол бас хийсэн байгаа. Түрүүний компьютер дээр хийдэгтэй адилхан термографаар цус харвалтын дараах одоо сэргэлт хэр байгаа юм бэ гэдгийг хийгээд олон улсын Европын хуралд илтгэл тавьсан байгаа. За одоо энэ зурган дээрээс ингээл эхлээд харахад бол энэ эхний хэсгийн зургууд нь бол дандаа харвалттай үеийн тэр хөхөрцөн зургууд. А дараагийн зургууд нь сэрэгцэн байгаа зургууд нь бол харвалтын дараах. Одоо тэр улан дээр ихэд эхний зурган дээр нь одоо зүүн улан дээр нь хөхрөлт гарцсан байхад дараа нь хоёр бол хоёулаа ижил хэмжээтэй болоод сэрэгцэн байх жишээ нь. Одоо тэгэхээр өөрөөр хэлэх юм бол кортиксын эмчилгээ хийхээр хүнд үүссэн саажилт зөвхөн одоо тархины үйл ажиллагаа сэргэхээс гадна түүний эмгэгийн улмаас үүссэн саажилт бол богино хугацаанд илааширч болдгиймаа гэдгийг бол судалгаагаар гаргаад тэгээ Европын одоо хуралд илтгэл тавиад өөрсдийнхөө Монгол эрдэмтдийнхээ хийсэн судалгааг танилцуулсан байгаа. Өнөөдрийн дугаараар дамжуулаад эрүүл мэндийн боловсролд тодорхой хэмжээний мэдээлэл авсан бахаа гэж бодож байна. Дараагийн дугаар хүртэл түр баяртай үзэгчтэй.